Сайн байцгаана уу хүүхдүүдээ. Өнөөдрийн мэндийг хүргэе. Өнөөдрийн хичээлийн сэдэв х гэгүүлэгч үсэг. Бүгдээрээ энэ сэдэв зураг дээр ярилцъя. Зураг дээр юуны тухай өгүүлэгдэж байна вэ? За. Хүүхдүүд юу хийж байна вэ хүүхдүүдээ? Бүх барилдаж байна. За бүх барилдахад юу хийдэг вэ хүүхдүүдээ? Мэх хийдэг. Тэгэхээр зэрэг энэ бүдүүлчинд мэх гэдэг үгээ бичье. Бид өмнө нь эм гэгүүлэгчийг үзсэн, эгшиг үсэг үзсэн. Тэгэхээр зэрэг задгай үеийг бүгдээрээ уншия. Дагаад уншаарай. Одоо тэгвэл энэ 3 дахь үсэг нь ямар үсэг байх юм болоо? Өнөөдрийн бидний үзэж байгаа х гэгүүлэгч байж таарна. Яагаад гэлээ цэнхэр өнгөөр тэмдэглэгдсэн байвал гэгүүлэгч үсэг байх нь ойлгомжтой. Тэгэхээр одоо хэлэгдэх гэж байгаа гэгүүлэгч үсэг маань ямар сааттай тулгарч хэлэгдэх нь вэ? Хэлж үзье бүгдээрээ. Мэх. Авийн дуудлага нь За, бичигдэж байгаа хэлбэр нь ийм хэлбэртэй бичигддэг байх нь дармал, жижиг, х үсэг гэж хэлээд дуудагдахтаа болохоор нэрлэгээ дуудаарай. Мэх. Хэлээрэй. Мэх. Ямар үсэг үтсэн бэ гэж асуувал х үсэг үтсэн гэж хэлээд дуудагдахтаа болохоор ардаа эгшиг байхгүй тохиолдолд битүү үеийн дээр гэж дуудагдах нэ. Дагаад хэлээрэй. Мэх. Нэг үетэй үг байна. Хүүхдүүд бүх барилдахдаа мэх хийдэг. За тэр үгийг бичсэн хэлбэр маань энэ харагдаж байна. Хэдэн үсгээр бичсэн бэ? 3 үсгээр бичсэн. Хэдэн үетэй вэ? 1 үетэй. Яагаад 1 үетэй вүлээ? Нэг эгшиг орсон учраас 1 үетэй. Хэлээрэй хүүхдүүдээ үгээ. Мэх. Төгсгөлд нь бидний өнөөдөр үзэж байгаа х гэгүүлэгч маань яаж дуудагдав? Мэх. Өгүүлэх хэрэгтэн яаж хэлэгдэж байна аман дотор? За дагаад хэлээрэй. Ямар нэгэн сааттай тулгарч байгаас мэх. За бидний өнөөдөр үзэж байгаа х үсгийн маань дармал том хэлбэр нь байна. Дармал жижиг хэлбэр нь байна. Сайн хараад байгаарай. Эргэн тойронд байдаг бидний орчинд байдаг юутай төстэй байж болох нь вэ? Хоёр харандаагаараа дүрсэлж үзүүлээрэй. Х үсэг гэж хэлээд дуудагдах хэлбэр нь ямар ч ардаа эгшиг байхгүй тохиолдолд дагаад хэлээрэй. За, санийхаа зураг дээр эргээд ярилцсан хүүхдүүдээ. Хүүхдүүд юу хийж байгаа вэ? Мэх хийж байгаа. Бүх барилдахдаа мэх хийж давдгаа. За уншия. Мэх. Уншаарай. Мэх. За тэгвэл хоёр хүүхдийн барилдааныг хэн үзэж байгаа болоо хүүхдүүдээ гэр бүлээс нь хэн дэмжиж байгаа вэ? Та нар хэн гэж бодож байна? Ах. Хэлээрэй. Ах. Өмнөх мэх гэдгээс арай өөр дуудагдаж байгааг хоолойны дагалзуураар хэлэгдэж байгаа. Ах. Хэлээрэй. Эр үгэн дээр болохоор эх. Эм үгэн дээр болохоор хоёр дуудлагатай байгаа. Эм үгэн дээр эр үгэн дээр ах. Хэлээрэй. Ах. Мэх. Ягаад эм үг гэж бодсон бэ? Эгшиг орсон учраас эм үг. Хэлээрэй. Мэх. Хэлний дундуур хэлэгдэж байгаа. Мэх. За, одоо энд эр үгэн дээр болохоор ах. За тэгвэл өөр хэн үзэж байгаа вэ? Хэн байж болох вэ? Ээж нь байж болно. Ээж гэдгийг өөрөөр юу гэж нэрлэдэг вүлээ? Эх гэж нэрлэдэг. Уншаарай. Эх.
За их гэдгийн э үсэг маань эм их шиг байгаа учраас эм үг. Уншаарай. Их, мэх, ах. Хоёр дуудагдаж байгаа. Эм үгэн дээр болохоор мэх. Эр үгэн дээр болохоор ах. Эм үгэн дээр болохоор их. Авиан дуудлага нь эм үгэн дээр эр үгэн дээр х. За мэх хэлээрэй. Мэх. Ах хэлээрэй. Ах. Эх. Дахиад дуудъя. Мэх. Ах. Эх. За юуны зураг хөвгтдээ бидний хоол хийж иддэг хүнс байна тийм үү? Хүнсний бүтээгдэхүүний нэг төрөл бол мах. За мах гэдгийг бүгдээрээ бичиж үзье. Мах. Мах. Бид өмнөх маа гэсэн үеийн дээр их гэсэн арайгаа хамтдан дуудана. Мах. Хэлээрэй. Мах. Мах. За хамгийн төгсгөлд нь яасан? Ард нь их шиг байхгүй байгааз тэгэхээр зэрэг яаж дуудах вэ? Мах. Мах. Юуны зураг хөвгтдээ сүх. Бүгдээрээ бичиж үзье. Хэдэн үсгээр бичив? 3 үсгээр бичлээ. Уншийн үгээ сүх. Сүх. За эр үгэн дээр болохоор мах. Эм үгэн дээр сүх. Мах. Хоолойны дагалзуураараа их гэж хэлэгдэж байгаа. Эр үгэн дээр эм үгэн дээр болохоор хэлний дундуур хэлэгдэж байгаа. Сүх. Хэлээрэй. Мах. Сүх. Дахиад хэлээрэй. Мах. Сүх. Бид ямар үсэг үзэж байгаа вэ? Х үсэг үзэж байгаа. Авиан дуудлага нь болохоор эр үгэн дээр их. Эм үгэн дээр х. Дагаад удаарай. Мах. Сүх. За одоо бүгдээрээ битүү уншия. Ах. Эх. Их. Ух. Өх. Дахиад уншаарай. Ах. Эх. Их. Ух. Өх. За эр үеийн дээр болохоор ах. Ах гэж хоолой дагалзуураар хэлэгдэж байна. Эм үеийн дээр болохоор их. Хэлний дундуур хэлэгдэж байна. Их. Бас хэлний дундуур хэлэгдэж байна. Дан сармаг ихшгээс бүтэн тохиолдолд эм үгэнд буюу эм үеийн тооцдог. Их. Ух. За энд болохоор хоолойны дагалзуураар хэлэгдэж байна. Ух. Өх. Хэлний дундуур хэлэгдэж байна. Х. 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 Ах. Ах. Дагаад унширай. Ах. Эх. Их. Ух. Өх. За одоо тэгвэл бүгдээрээ сурхачгийн нэгэн дасгал дээр ажиллацгаая. За энэ хоёр хүүхдийн хэн нь хан болоо? Энэ гурван бичлэгээс аль нь тохирч байгаа болоо? За энд хэний зураг байна вэ? Энд 2 тав жисэн байна. 3 ба 2-ын аль нь их вэ? Өгнүүдээ уншия. Эх. Их. Ах. Уншаарай. Эх. Их. Ах. За тэгвэл одоо бүгдээрээ тохирхыг нь холбоё. Ах. Эх. Их. Дараагийн зургийг харъя. Уншийн үгийн ойх. Ойх. Ой гэдэг маань эр үе учраас ойх. Эх гэж хэлэгдэж байна. За эх. Гэсэн утгаш маань эм их шиг учраас эх гэж хэлэгдэж байна. Өө гэдэг маань эр их шиг учраас уух. Уух. За энэ 3 зургийн юу нь ойж болох вэ? Бөмбөг ойно. За эх гэдэг маань юу хэлж байгаа юм бол юу эх юм болоо? Гараа ээж дулаацуулна гэдгийг эх байх нь. За тэгтэл уух гэвэл энд таарч байна. Эх гэвэл энд таарч байна. Дахиад уншия. Ойх.
эх, уух. Ойх гэдэг маань эр үг учраас эх гэдэг. Эх гэдэг маань эм үг учраас эх хэлний дундор хэлэгдлээ. Уух гэдэг маань эр үг учраас хэлний одоо хоолой дагалзуураар хэлэгдлээ. Уух, эх, ойх, их, их, ах. Одоо бүгдээрээ уншия. Ма, мах, мэ, мэх, су, сүх. Ма гэдэг дээр эр үе учраас их, мах. Мэ гэдэг маань эм үе учраас их, мэх. Су гэдэг маань эм үе учраас сүх. За тэгвэл энд са, суу, сүй. Са гэдэг дээр энэ хэ үсгэний авиан дуудлага нь аливаараа дуудагдах вэ? Их гэж ингэж дуудагдана. Саах, суух, сүйх, сүйх. Сүй гэдэг маань эм үе учраас сүйх, суух, саах. Дахиад уншаарай. Мах, мэх, сүх, саах, суух, сүйх. За, өвөө хүү хоёр ярилцаж байна. Өвөө юу гэж асуусан бэ? Уншия бүгдээрээ. Рөм, өрөм, сүү, их, үү. Үү гэсэн энэ асуух үгийг тусад нь бичдэг. Тэгээ нийлүүлээд их үү гэж хэлдэг. Өрөм сүү их үү. Хүү юу гэж хариулсан? Их. Дунд нь тасал тавьж бичдэг байна. Их гэдэг маань өгүүлбэрээр бичсэн гэсэн. Тэгэхээр цэг тавиад өгүүлбэрийн эхний үгийн эхний үсэг томоор бичигдсэн. За дараагийн зурган дээр эмээ охин хоёр ярилцаж байна. Эмээ юу гэж асуусан? Өөх мах их үү гэж асуусан. За асуух өгүүлбэрээс ийм асуултын тэмдэг тавьдаг байгаа. Өөх мах их үү. Үү гэсэн асууж байгаа үгийг тусад нь бичиж байна. Өөх мах их үү. Их. Ха. Одоо яасан? Өшиг үсгээрээ амьлуул. За та үе бүтээж уншлаа. Уншаарай. Ха. Ардаа аатай тохиолдолд ха. Юу гэсэн багш нь? Ардаа аатай тохиолдолд ха. Хэ. Ээтэй тохиолдолд хэ. Ийтэй тохиолдолд хи. Оотой тохиолдолд хо. Уутай тохиолдолд ху. Өвтэй тохиолдолд хө. Үүтэй тохиолдолд хүү. Дагаад уншаарай. Ха, хэ, хи, хо, ху, хө, хүү. За та үе дээр болохоор их шиг нь яаж вэ? Хэлэгдэж байгаас ха, хэ, хи, хо, ху, хө, хүү. Ха. Уртаа дуудаарай. Хэ, хи, хо, ху, хөө, хүү. Дагаад уншаарай. Ха, хэ, хи, хо, ху, хөө, хүү. Одоо бүгдээрээ хос ашигтай уншия. Хай, хэ, хой, хуй, хуй. Дахиад уншаарай. Хай, хэ, хой, хуй, хуй. Одоо харьцал уншия. Ха, хэ, хи, хо, ху, хөө, хөө, хүү. Юуны зураг явуулт үү?
халимны зураг байна. Халим. Одоо 1 2 3 4 5 үсгээс бүтэж ийм халим гэдэг үгээр бид бичих нэ. Тэгвэл одоо бичиж үзье. Хамгийн түрүүнд бид эгшиг үсэг нь ямар эгшиг сонсогдож байгаагаас нь шалтгаална. Ха гэсэн үеийн эгшиг сонсогдож байна. Ха гэсэн үеийн эгшиг. Энд үеийн зал байгааг харж байгаас дараагийн үеинд лим гэхэд эгшиг сонсогдож байна. Одоо тэгвэл гэгүүлэгч үсгээ. Ха лим бид гэгүүлэгчийг үзсэн байгаа. Гэхэд ард нь ямар ч эгшиг сонсогдохгүй байгаа зүйлүүдэд хараарай. Тэгвэл одоо энд ямар гэгүүлэгч сонсогдож байна вэ? Ха. Өнөөдрийн бидний үзсэн хэ үсэг буюу дуудлага нь болохоор битүү үедээ их гэж хоёр янзаар дуудагдана. Эр үеийн дээр болохоор их, эм үеийн дээр болохоор их. За тэгвэл одоо энэ дээр болохоор ардаа аатай болвол юу гэж дуудах вэ? Ха, лим, халим. Энд үсэг үзэг байгаа учраас хоосон орхилоо багшина. Ха. За эхний үеинд бидний өнөөдрийн үзэж байгаа ха үе хэлэгдэж байна. Ха. Лим. Юуны зураг өгдөдөө. Энэ амтны нэрийг мэдэх үү? Одоо бүгдээрээ мэдж явъя. Хэрс гэдэг амтан. Хэдэн үсгээс бүтэх нь вэ? 4 үсгээс бүтнэ. Хэдэн авиагаар дуудагдах вэ? Мөн адилхан 4 авиагаар дуудагдана. Одоо бүгдээрээ хэрс гэдэг маань хэдэн үетэй байна вэ? 1 үетэй байна. Яагаад билээ? Нэг эгшиг орсон учраас 1 үетэй. Гэсэн эгшиг хэлэгдэж байгаа. Одоо өөр бидний үзсэн өмнө нь үзсэн ямар гэгүүлэгчүүд хэлэгдэж байна? Ард нь ямар ч эгшиг сонсогдохгүй байгаа. За тэгвэл одоо энд өнөөдөр бидний үзэж байгаа хэ үсэг буюу дуудагдахтай болохоор эм үгэн дээр гэж дуудагддаг. Одоо тэгвэл ардаа итэй тохиолдолд хи. Хэрс уншаарай. Хэрс. Эргэгүүлэгчийн араас эсгэгүүлэгч шууд эгшиггүй бичигдэж ордог. Хэрс. Энд ямар ч эгшиг хэлэгдэхгүй байгаа. Хэрс. Одоо бүгдээрээ эхний үеэ уншъя. Хи. Та юуны зураг вэ? 4 үсгээс бүтэж хэлэгдэх нь хоо гэсэн үеэр эхэлж байна. Юуны зураг вэ? Хэрэмний зураг байна. Хэдэн үетэй байх нь вэ? 2 үетэй байх нь. Тэгвэл эхний үеинд үеийг бүтээж байгаа эгшиг маань рэм гэхэд бас Одоо бидний үзсэн рэм гэхэд ямар гэгүүлэгч хэлэгдэж байна вэ? Ардаа тэй учраас рэм. Ардаа хэлэгдэж байгаа зүйлүүдэд рэм. За тэгвэл одоо энд ямар гэгүүлэгч байх вэ? Хэ. Тэгээ нийлж байж хэ. Хэ гэдэг маань тэй тохиолдолд хэ. Рэм. Хэрэм. За бидний гарын ямар хурав вэ? Эрхий хурав. Одоо бүгдээрээ бичиж. Эхний үеийн хоёр дахь үеийн хи. Нэрлээд уншия. Хи. Эрхий. Дахиад уншия. Хи. Эрхий. Өнөөдөр хумс. Бүгдээрээ бичиж хэдэн үсгээр бичигдэх нь вэ? Хумс. Одоо уншия. Хумс. Нэг үетэй учраас шууд уншина. Хумс. Бүгдүүдээ хараарай. Хумс. Ху. Ардаа уутай тохиолдолд ху. Хумс. Гэдгийн ардад эгшиг хэлэгдэхгүй байгаас хумс. За хамарны зураг байна. Одоо тэгвэл хамар гэхэд эхний үеийн ха. Мар. Нэрлээд уншия.
ха мар хамар. Ардаа аатай тохиолдолд ха мар хамар. За ямар тэмдэг вэ? Үлдэлийн хасах тэмдэг. Ха сах сах ард нь ямар ч аваа их шиг аваа байхгүй хагаад сах гэж дуусчаад ха гэтэл энэ аа байгаа үстэй. Аатай тохиолдолд ха сах хасах ха сах хасах. Дахиад уншия. Ха сах хасах. Энэ зэрэг вэ? Хусуур. Тэгвэл хусуур гэхэд ихэнд нь ху. Ардаа уутай тохиолдолд ху. Суур. Бүгдээрээ уншия. Ху. Хусуур. Үгийн донд нэг гүйгүүлэгч байвал нэг гүйгүүлэгчийн өмнө өөр уйлж тасалж уншиж байна. Хөрөөний зэрэг байна. Одоо тэгвэл ихэнд нь ямар үе хэлэгдэж байна вэ? Хөө. Ардаа өвдөд тохиолдолд хөө. Рөө. Хөрөө. За. Үеийг уншаарай. Ха. М. С. Р. Бүгдээрээ одоо нийлүүлж уншия. Үг болгож уншия. Сая яасан? Би тэд ха гэж энэ бол үе тийм үү? Одоо энэ болохоор гүйгүүлэгч с гүйгүүлэгч р гүйгүүлэгч үсэг байна. Одоо бүгдээрээ нэг үедээ үг бүтээж уншия. Ха хамма. Шууд уншия шүү. Хамма. Ха хас ха р хар. Дахиад уншаарай. Хамма хас хар. Шууд уншия шүү. Хамма хас хар. Талгаж ерөөсөө уншдаггүй. Нэг үедээ үгийг шууд уншдаг. Хам хас хар. Одоо ардаа ээтэй тохиолдолд хэ. Хүүхдүүдээ ээтэй тохиолдолд хэ. Одоо гэгүүлэгчээ уншия. М с р. Нэглээд уншия. Хэ хэм хэ с хэс хэ р хэр. Уншаарай. Хэм хэс хэр хэм хэс хэр. Хо. Ардаа оотой тохиолдолд хо. М с р хо. М хом хо. с хос хо. р хор. Уншия бүгдээрээ. Хом хос хор. Хом хос хор. За энэ хоёр үгийг уншия. Хур хуур. Дахиад уншаарай. Хуур. За тэгэхээр зэрэг хур гэдэг маань юу хэлж байгаа? Хуур гэдэг маань юу хэлж байгаа? Хур гэдэг маань хур борооны хур, хур цаасны хур, тундсыг хэлж байгаа тийм үү? Тэгэхээр одоо бүгдээрээ холбоё. Хур бороо. Морин хуур гэдгийг хуур.
Одоо харьцуулж уншия. Хар, хайр, хэр, хээр, хөр, хөөр. Дахиад уншаарай. Хар, хайр, хэр, хээр, хөр, хөөр. Сойх, хайх, сүйх. Нара. Сойх, хайх, сүйх. Хоёр дуудагдаж байгаа. Хоёроор сойх өрөвгөн дээр, хайх өрөвгөн дээр, эмэгэн дээр болохоор сүйх. Хоёр янзын дуудлагатай. За өрөвгөн дээр болохоор хоолойны багалзуураар хэлэгдэж байгаа. Эмэгэн дээр болохоор хэлний дампуур хэлэгдэж байгаа. Хүүхдүүдээ сойх хэ гэж уншихгүй шүү. Сойх хэ, хайх хэ, сүйх хэ гэж уншдаггүй. Яагаад гэвэл хэ гэдэг маань болохоор үе байгаа. Ардаа ээтэй тохиолдолд хэ гэж уншина. Ардаа ээ байхгүй тангаараа тохиолдолд их, сойх, хайх, сүйх. Одоо бүгдээрээ эдгээр үгсийг холбоо үгсийг уншия. Үеэцлэгээр тастаарай. Хөө, рөө, хөрөө, сүх гэж байгааз. Ардаа ямар ч их шиг байхгүй тохиолдолд битүү үеийн дээр орохоор ардаа их шиггүй тохиолдолд битүү үеийг нэрлэдэг. Сүх, хөө. Тэгэхээр эдгээр задгаа үе ардаа өвтэй. Ардаа бичигдсэн их шигээрээ үе маань бүтэж уншигддаг. Хөө, рөө, хөрөө, сүх. За одоо энд болохоор хүү. Ард нь өө их шиг байгаа тохиолдолд хүү. Рөө, хуруу, хумс, хумс. За энд ха, мар, хамар, ам. Дахиад уншаарай. Хөрөө, сүх, хуруу, хумс, хамар, ам. За үнэг байна. Хэрэг байна. Тэгэхээр эдгээр холбоо үгийг бүгдээрээ уншия. Хар, хэрэг, хар, хэрэг. За хэрэг гэхэд хэ гэсэн үе. Ардаа ээтэй тохиолдолд л хэ гэж уншина. Аатай тохиолдолд л хаа гэж уншина. Хар, хэрэг. Гэтэл энэ дээр өмх, мах, өмх, өмх. Ямар ч ард нь их шиг байхгүй. Өмх, мах. За мөх мах гэж энэ хэрээний энэ хошоонд дуусан байгаа махыг хэлж ийн. Өмх гэдэг маань амандаа хийх хэмжээ, нэг удаагийн хэмжээг л өгöd байгаа өмх гэж хэлж байгаа. Өмхөх хэмжээ. Хар, ха, хэрэг гэдгийн хэ. Өмх гэдгийн мах гэдгийн х. Ялгаж дуудаж байна уу? Хар гэдгийн ха, ардаа аатай тохиолдолд ха. Хэрэг гэдгийн хэ, ардаа ээтэй тохиолдолд л хэ гэж уншина. За өмх, мах, за байшингийн зураг байна. Үүдний зураг. Энэ бүдүүлчид бүгдээрээ тохируулж бичнэ. За юуны зураг вэ? Хонх. За хонх гэдэг маань нэг үетэй үг байгаа. Нэг үетэй үгийг бүтээж байгаа. Их шиг нь ой шиг. Хонх. За эхний үед нь болохоор энд болохоор мэдээж бас энэ хэ бигүүлж дахиж орж хоо гэсэн үгийг бүтээн тийм ээ хүүхдүүдээ та нар бичин шүү. За цонх гэхэд бас ой шиг цонх. Энд хаалганы зураг. За хаалга гэхэд ямар их шиг хэлэгдэж байгаа бол аа шиг хэлэгдэж байна. Хаа, хаа, хаал, г, хаалга, г гэж байгаа тохиолдолд энд а байвал а бичдэг. За дараагийнх нь ханна, ха, н, ханна. Энд а байвал н гэхэд бас а бичдэг. Хэлний үзүүрийн хэлэгдэж байгаа тохиолдолд а, ханна, хаалга. За бүгдээрээ зургач юм.
дасгалыг уншия. За. Муур төжидэг хүүхэд байна тийм үү? Хүүхэд муураа төжихийн тулд мууртайгаа ярилцаж байна. Хүүхдүүд төжиж байгаа амьтантайгаа ярилцдаг тийм ээ та нар? Гэсрэг юу гэж ярилцсан болоо? Бүгдээрээ уншия. Муур муураа мууранд хандаж байна. Хандаж байгаа тохиолдолд бас тасал тавьж болдгоо. Муураа сүү уух өө. Муураа сүү уух уу гэж асууж байна. Муураа сүү уух уу. За муурныхыг уншия бүгдээрээ. Мяа өө. Мяа өө. Муур ингэж тоглодог тийм үү те? Мяу өө гэж. За тэгвэл одоо хүүгийн асуусан асуултыг уншия. Муураа сүү уух өө. Гэсэн хандсан үгийг тусад нь бичдэг. Өө гэсэн асуусан үгийг бас тусад нь бичдэг. Тэгээд цогт нь хэлдэг. Муураа сүү уух уу. За ах トゥ хоёр ярьж байна. Уншия бүгдээрээ. Ах ахаа ахтай хандсан байна. Хар муур харах өө. Рах өө. Харах уу. Ахаа хар муур харах уу. За энд рах харах. Гэхэд аатай тохиолдолд рах энэ ард нь их шиг байхгүй тохиолдолд битүү үеэр уншихдаа рах харах өө. Ахаа хар муур харах уу. Хар муураа хөөх үү. За муураа хоёр үгтэй үг юм тийм ээ. Уярцлж уншихад хар муураа хөөх үү. Хөөхүү гэж нийлүүлж бичдэггүй. Хөөх гэж бичээд үү гэсэн асууж байгаа үгээ тусад нь бичдэг шүү. Хар муураа хөөхүү. Хар муураа хөө. Анхааруулж байна тийм ээ. Муураа хар муураа хөө. Тань сургачигтад байгаас сургачгаа гаргаж байгаа хүүхдүүдэд хичээлийн дараа уншаарай. За цонхоор харайх уу. Райх өө. Харайх өө. Цонхоор харайх өө. Харайх өө. Цонхоор харайх уу. За эдгээр өгүүлбэрийг уншия. Ахаа өмс. Ахаа хүрмээ өмс. Ахаа хар хүрмээ өмс. За өгүүлбэр маань яаж байна вэ? Дэлгэрч байна. Дэлгэрүүл бичсэн байгаад ахаа өмс гэд хоёр үгтэй байсан бол одоо энэ ахаа хүрмээ өмс. Юу өмсөх юм бэ? Хүрмээ өмснө. Ахаа ямар хүрмээ өмсөх юм болоо? Хар хүрмээ өмс. Яасан үгээр дандаа нэг үгээр дэлгэрүүлж өгүүлбэрээ зохиосон байна. Энд хоёр үгтэй нэг өгүүлбэр байсан бол энд гурван үгтэй нэг өгүүлбэр, энд дөрвөн үгтэй нэг өгүүлбэр. Ахаа өмс. Ахаа хүрмээ өмс. Ахаа хар хүрмээ өмс. Тэгвэл одоо энэ бүлэмжид бүгдээрээ энэ загвараар өгүүлбэрийг дэлгэрүүлж бичье. Өмс. За энд ахаа гэж байсан бол энд одоо хэн гэж бичих вэ? Аваа. Юу өмсөх вүлээ хүүхдүүд ээ? Хүрмээ өмссөн. Аавын хийсэн үйл юу вэ? Өмссөн. Юуг өмссөн бэлээ? Хүрмээ өмссөн. За дараагийн бүлэгчийн нөхөй бүгдээ энд ингэж нөхөх үү? Аваа хар хүрмээ өмссөн. Аавын хийсэн үйл юу вэ? Өмссөн.
Юуг өмссөн? Хүрмээ өмссөн. Ямар хүрм өмссөн? Хар хүрм өмссөн. Бүгдээрээ дахиад уншия. Ахаа өмс. Ахаа хүрмээ өмссөн. Ахаа хар хүрмээ өмссөн. Аав өмс. Аваа хүрмээ өмссөн. Аваа хар хүрмээ өмссөн. За бидний өнөөдөр үзэж байгаа хээ үсгийн бичмэл хэлбэр. Хээ үсэг гэж хэлээд дуудахтаа юу гэж дууддаг вүлээ хүүхдүүдээ? Дуудаараа багшаагаа дагаад эрүүгэн дээр бол х, эмгэн дээр бол х. Дуудлага нь бол ардаа ямар ч их шиггүй дуудана. Ардаа өмнөө ямар ч их шиггүй. За үсгний нэр бол хээ үсэг. За бичихтэй. Яасан? Зүүн тийшээ харсан жижиг хагас дугуй зурлаг. Бас баруун тийшээ харсан жижиг хагас дугуй зурлаг. Том үсэг нь болохоор зүүн тийшээ харсан том хагас дугуй зурлаг, баруун тийшээ харсан том хагас дугуй зурлаг. Бичихтэй үзэг салгалгүй бичдэг. Багшийнхаа номыг хараарай. За ингэж дагаж яваад буцаад эргүүлээд энэ дээр давхарлаж яваад яг голд нь ирэхээр ингэж эргээд дахиад ингэж явдаг байгаа шүү хүүхдүүдээ. За том хээвсгээ бичиж бүгдээрээ. За сумын дагуу явна. За ингээд үзэг маань эргээд давхарлаж явдаг. Давхарлаж явахдаа л гоё бичих хэрэгтэй. За одоо ингэж эхлээд буцаад. За тэгээ энэ хоёр хагас дугуй зурлагны хэмжээ яг адилхан байдгийн шүү хүүхдүүдээ. Том жижиг бичиж болохгүй, өргөн нарийн бичиж болохгүй, яг ижилхэн хэмжээтэй байна. Налуу нуртал энэ дотрийн налуу шугамны дагуу байгааг харж байгаа хүүхдүүдээ. Одоо бүгдээрээ хээвсгийг хэрхэн бичих бичлэгийг үздэцгээе. За дахиад нэг үзье. Энэ сум явж байгаа хүүхдүүдээ өөрийнхөө үзэг давхарлаж байгаа хараарай. Хоёр хагас дугуй зурлах чинь ижилхэн хэмжээтэй байна шүү хүүхдүүдээ. За хүүхдүүдээ хичээл суралцж байгаа шар нартай баярлалаа. Сурах хичгээ сайн уншаарай. Тэгээ багшийнхаа видео хичээлийг дахин уншаарай. Хээ үсэг гэж хэлээд дуудахтаа юу гэж дууддаг гэлээ? Х гэж хоёр янзаар дуудагддгийг сайн санаж байгаа тийм үү? За энийгээ сайн тогтоон шүү хүүхдүүдээ. Хээ гэдэг маань ардаа ээдэд тохиолдолд хээ гэж дуудагддаг шүү авиан дуудлага нь. Гэдгийг сайн анхаараарай.